Гүнж дарсны торх шиг бүдвэ? Бус таав шиг нарийнхан урт амтын? Хоньны сүл шиг богинохон тарга юм гэх мэтээр хүн бүрийг шоолж игнэний ихэн зогсох ханхүү харин ирүүн яг тоншуулын хошуу шиг юм байна гэж гинэ. Тэр цагаас хойш тэр ханхүү хүн бүр тоншуул хаан хэмээн дуудах болжээ. Ийхүү баяр тэрсэн залуусыг түлхэж бас сайхан сэтгэлд хүмүүсийг дормжиж байгааг нь хараад хаан хэд хэлэгнэж хамгийн түрүүнд босго давсан хиндэж бай хамаагүй охиноо өгнөө хэмээн ам тангад өгчээ. Хоёр хоногийн дараа тэгтэл тэмэл гуйлагчин хааны өргөнд орж ирэн гайхалтай сайхан дуулж байна. Хэрэг дагуулсан гуравтаа хацтай тэмүүлжийг хараад хаан чиний дуу миний зүрхийг уяраалаа. Тиймээс би чамд охиноо ихнэр болгож өгөхөөр шийдлээ гэж гинэ. Гүнж гуйлагчтай суухгүй гэж хичнээн хэлсэн ч хаан эцэг нь энэ бол миний ам тангараг гэд гүнжийн тэр дорн тэр гуйлагчтай ихнэр нөхөр гэж зарласан юм байна. Мөн хаан охиндоо чи одоо нэгэнтээ энэ гуйлагчны ихнэр болсон тул энд амьдрах боломжгүй. Тиймээс нөхрөө дагаад явж үз гэж гинэ. Ядуу дуучин гүнжийн гараас хөтлөн тэд ордноос гарлаа. Тэр хоёр яван явсаар өтгөн их ойд тулан ирчээ. Ямар гоё сүрдэн ой вэ гэж гүнжийг дуулдахад гуйлагчин. Энэ бол тоншуул хааны ой. Хэрвээ чи түүнтэй гэрэлсэн бол ой чинийх болох байсан гэжээ. Гүнж даанч мэдсэнгүй яах гэж түүнд татгалзав да хэмээн боджээ. Тэд цааш алхасаар мөн л уулын нугад орж ирлээ. Энэ ямар сайхан ногоо нуг вэ гэхэд гуйлагч мөн л энэ тоншуул хааны эзэмшил гэлээ. Тэд явсаар ядуу боловч гайхалтай уянгалаг хоолойтой гуйлагчны оромжинд ирчээ. Оромж дүүрэн хог новштой бөгөөд эргэгч зайгүй юм байна. Ядуу дуучин чи нэгэнтээ миний ихнэр тул гал төлж хоол хий. Би ядарч байна гэж гүнжид хэлжээ. Гүнж заа гэж аргагүй ирхэн дуурсан боловч гал төлж хоол хийх нь байтугай юу ч хийж чадахгүй л. Ганц 2 хоног амьдраад тэд идэх юмгүй болж гин. Тэгэхэд нөхөр нь гүнжид эхнэр минь ингэж амьдрна гэж юу байх вэ? Би ямар чамайг бэлгэнд авсан биш. Тиймээс чи зах дээр сууж шавар сав суулга зар гэжээ. Гүнж ийхүү маргааш нь зах дээр ажиллах боллоо. Гүнж захын нэгэн буланд бараагаад илгээд зархаар суутал гинэт морь унсан согтуухан гарч ирэн шавар сав суулгын дайрч одлоо. Гүнж цөхрөн уйлж гэртээ ирээд нөхөртөө бүх хүннээ хэлтэл ийм хэврэг бараатай байж буланд суу гэж хин чамд хэлв гэж зэмлээд би өнөөдөр хааны ордонд очсон. Гал тогонд савгаагчийн ажил байгаа юм байна. Чамааг аваач гэж гуйхад тэд зөвшөөрсөн. Чи тийшээ оч. Ядахта үнгүй хоол идэхэ бод гэж гинэ. Ийхүү гүнж аяг сав угааж тогооч тусалж ер нь бүхэн хар бур ажилд зүтгэх болжээ. Өдөр бүр гүнж 2 халаасандан жижиг ваар хийгээд хааны хоолноос үлдсэн бүхнийг тийш нь хийж гэртээ авчран идэх болж гин. Тэгтэл удалгүй хааны ордонд хан хүүгийн хурим найр болжээ. Хөөрхий гүнж дээшээ гарч бусад зарцын хамт хуримын танхимыг харахтаа өөрийн бардам давилуун зангаасан болж ядуу гуйламжлалд орсондоо өөрийг харааж гин. Гинэт алтан гинж зүүж хамп хилэн даавгаар хуцсан нэгэн эрхэм орж ирж гинэ. Тэрвэр бүгдийг тойруулан харж байснаа гүнжи гинэт бүжгэнд өрж гин. Тэр хүн нь тоншуул хаан баахыг хараад гүнж ихэд цочирдон цочсноос болж халаасантай хоолоо шалаар нэг асгаж олны доог тохуу болж гин. Гүнж ицсэндээ газрын гаваар ороход бэлэн байж гинэ. Тэгээд зүхтгаар шийдэн хаалга руу ухсийтэл шатан дээр түүнийг дахиад л тоншуул хаан зогсоож гин. Тэрээр хамгийн ийдэг дуугаар бүү аа би бол чиний сав суулгыг дайрч хагалсан согтуу морьтон
бас ядуу оромжинд чамтай хамт амьдарч байгаа нөхөр чинь. Энэ бүхнийг чиний төлөө хийж бардам давилуун зангийн чинь хазаарлах гэсэн юм гэжээ. Гүнж гашуунаар уйлж би чиний хүслийг биелүүлж чадаагүй. Би чиний эхнэр болох хүн биш ээ. Гэтэл Тоншул хаан чиний зовж зүдрэх цаг дууссан. Одоо би чамтай хурмаан хийн гэжээ. Ингэж хэлэх үес ордны хатагтай нар гүнжийг бүчин авч хамгийн тансаг даашинз өмсгөжээ. Гүнж Тоншул хаантай хурмилахад хаан аав нь бараа бологсдынхаа хамт хуримдэрч гин. Ийхүү гүнж бардам давилуун зангаан засаж Тоншул хаантай насан туршдаа сайхан амьдэрсэн гэдэг. Урд цагт холбоотой хоёр өндөр уул байж гинэ. Тэр хоёр өндөр уулын оройг дамжин нэгэн арслан хар багасаа эхлэн үсрэн харааж наадан тоглодог. Харин гууж алганд нь өвгөн хулган олон хулганы хамт үүрлэн амьдарч байна гинэ. Нэг өдөр хоёр уулын хоорондох гууж алганд амьдрагч өвгөн хулган бусад хулгануудаа дуудаж "Гүй энэ арслан одоо хөгшөрлөө. Тэр өөрийгөө идэр залуу юм шиг санаж өдөр бүр үсрээд байх юм. Гууж алганд маань унаж биднийг дарж бэртээх үе дээ" гэж би айгаад байх юм. Тиймээс бүгдээрээ өөр газар үүр засч нутаг солиё гэж гин. Гэтэл хулганууд өвгөн хулганы үгийг тоолгүй. Та харин өвгчрөөд дэмээ үг хэлэх болж арслан бидний дээрээс унахаас айныг ин шүү. Харин ч арслан унаад ирвэл бидний нэг насны хоол болох биш шүү гэж шоололтлоо. Үүнийг сонсоод өвгөн хулган өөрийн ганц хүүгээ дагуулад өөр нутагт үүр засч суусан бол олон хулганууд гууж алгандаан үлдэж хоцорч гинэ. Гэтэл удалгүй мөнөөх арслан нэг уулын ороогоос нөгөө уулын ороо руу үсрэхдээ хүч чадал муудсны харгаагаар олон хулганы амьдардаг гуунд баахан хад чулууны хамт түчгэн унж гинэ. Олон хулган хичнээн айн сандарч зүгтсэн ч зайж чадалгүй ихэнхэн дарагдаж гин. Энэ үед уулын ойр нутгалдаг огт ангөрөө хийж үзээгүй тэнэгдүү хөвөн гинэт ан аг нь хар шийдэж гинэ. Түүний сургийг нутгийн Ариа гих хүн сонсоод чи ан аг нь бол хухай модноос жимс ургана гэж гинэ. Тэнийг хөвөн хэрвээ би ан аг нь бол эхнэрийн чинь аавн шүү гэж гинэ. Ингээд тэнийг хөвөн нумаа аван явсаар хоёр уулын хооронд унаж өгсөн арслангийн дэргэд ирж гинэ. Бэлэн ан харсан хөвөн арсланг авч явуулгүй бид нь ном сумон зүүж орхиод би арслан агнчихлоо. Маргааш нумаа арслангийн хамт авчиръя гэсээр буцаж харж гин. Хөвөнийг энэ нутагтаа буцаж ирсэн хойгуур нэгэн үнийг арсланг олж харж гинэ. Тэгээд насаараа идэх хоолтой боллоо. Хизээч идсэн миний дур гэж бодон баярлахын зэрэгцээ бид нүлгөөтэй нумыг мэрж эхэлж гинэ. Хөөрхийн үнийг тэнэг тул нумыг ийхүү мэрсээр байгаад хөвчийн тасалж өөрөө тэр нумныхаа гижирт нь үлгэгдэж орхиж гинэ. Маргааш нь тэнэг хөвөн нумаа авахар иртэл арслангаас гадна үнийг агнагдсан байсанд ямар сайхан хэрэг вэ? Энэ үнгийг арилжиж гэрээ төхөөрье. Би мөн их нэртэй ч болно шүү дээ гэж баярлж гин. Гэвч хүү тэнгийн балгаар үнэгний хүзүүг осрлож чирж ямар ч хүн хэрэглэх аргагүй болгож гинэ. Хинээс ч дутуугүй хөрөнгөтэй, хинээс ч дутуугүй их нэртэй болно гэж бодож явсан хөвөн үнэгийн арилжиж чадаагүй дээр Ариа болон түүний их нэртэй 3 хоног маргалдаж эцэстэн эхнэр болох эмэгтэй нь төрхөмдөө буцаж орхиж гинэ. Нутгийн ардууд эрийг бүү бас далайг бүү ямд гэдэг хуучин сургаал Ариад хэрэгтэй байсан санж хэтэрхий доромжилж эхнэрээсээ салжээ. Шунал хэтэрвэл олз зайлах гихч үлгэр тэнэг хөвөнд тохиолджээ. Ариагийн эхнэр төрхөмдөн очиж чирсэн үнэгний ус зулгарч өртөггүй болж гин. Энэ үед бас тэр нутагт 11 хулгайч хамтран хулгай уйлдээд юу ч ис олон явахтаа мөнөөх арслангийн анг олж ойр зуур буудалж гин. Арслангийн махнаас авчирхаар болж явж гин. Гэвч тэд замдан энэ анг бид бүгд идвэл барагдах нь амархан. Тиймээс өөрсдийн идэх махыг тусад нь аваад
бусад хэсэгт хор шингээе гэж ярилцаж гин. Ярьсан ёсороо болж 5 хулгайч хортой хоргүй хэсэгхэн маха аваад иртэл нөгөө 6 нь бас л мууг санаж уух цайндан хор хойсон байж гин. 11 хулгайч бүгд муу санаатай байсан тул хинж амьд үлдсэнгүй. Тэр нутагт болсон бүх явдлыг нутаг сэлгэсэн хөгшин хулган нь хянамжлан мэдээд өөрийн хөвөндөө ингэж сургаж гинэ. Өтөлсөн байтал залуу мэт наадвал хөгшин арслан мэт болно. Өөр бусдыг хитрхи басамжилвал саваагүй арьяа мэт болно. Өнгөр хуншгүй загнавал өнөөх үнийг мэт болно. Өтөс хорт сэтгэлийг агуулвал олон хулгайч мэт болно. Өөрмөц учир иймийн тулд хөвөө минь өвгөн миний үгийг сайтар бодож, өөрийн биеийн хэрийг мэдэж, үнэт зүг олж явахыг хичээ түгэ гэж загссан гинлээ. Эртээ урдын цагт нилээд баян эмгэн өвгөн хоёр ганц тэнэг хүүтэй байж гин. Хоёр хөгшин нас дээр гарч бид хоёр өхвөл тэнэг хүү маань яаж амьдрах вүлээ хэмээн санаа зовж суудаг болчээ. Нэг өдөр өвгөн гинэт бид өгөхөөс өмнө тэнэг хүүдээ мэрэгэн ихнэр аваад өгчихвэл болох юм байна гэж гин. Эмгийн чуухан тас зөвшөөрчээ. Ингээд өвгөн цэцэн бэрийн эрэлд гарч гинэ. Явсаар байгаад нэгэн айлд ирж гин. Тэр айлд их сэргэлэн цэцэн үзэсгэлэнтэй охин байж гинэ. Өвгөн түүнийг хараад ихэд баярлан хүүдэн ихнэр болгон авч өгөхөөр гуйжээ. Гэрийн эзэн зөвшөөрсөн тул өвгөн гэртээ харж ирээд хүүгээ дагуулan хадаг цай тавьж охиныг бэр буулган авчээ. Тэгээд хөгшин настай өвгөн эмгэн хоёрын санаа амарч гинэ. Нэг өдөр энэ газрын ноён ангөрөө хийж яваад өнөөх үзэсгэлэнтэй цэцэн бэрийг олж харжээ. Ноён цасан цагаан царайтай цус шиг улаан мингтэй энэ хүүхэн лав миний эхнэр болох ёстой гэж бодоод цэргүүдээ тэднийх рүү илгээж гин. Өнөөх тэнэгч эхнэрээ өгөхгүй гэж уйлж бархиран бөө юм болжээ. Гэсэн ч цэргүүд тэнэг хүүг түлхэн унгаад эхнэрт нь чи заавал бидэнтэй явахгүй болохгүй. Энэ бол ноёны зарлиг гэхэд цэцэн хүүхэн би явж болно. Гэхдээ нөхөртөө хэдэн үг хэлж болно үсттэй гэж гинэ. Цэргүүд ч зөвшөөрч гин. Хүүхэн нөхөртөө очиод нэг байцааны үр, нэг луугангийн үр гаргаж өгөөд за чи энэ хоёр үрийг 3 жил дараалан тарь. Тэгэхэд энэ хоёр үр хүний дайтай том ургана. Тэр үед чи хасаг тэрэгний дугуй шиг дүгрэг göөхий бов хийж гуйрынч шиг хувцлаад энэ 3 ямаа үрч ноёны хотод хурж очоод зээлээр дагуулan яв гэж захиж хэлээд явжээ. Тэнэг хүү эхнэрийнхээ загсан ёсоор өнөө байцаа лууган хоёроо 3 жил тарьж ургуулсанд үнэхээр хүний дайтай том ургажээ. Тэгээд эхнэрийнхээ хэлсэн ёсоор хасаг тэрэгний дугуй шиг дүгрэг göөхий бов хийж аваад гуйрынч шиг хувцслан ноёны хотод орж зээлийн гудмаар хүн шиг том байцаа лууван дугуй шиг göөхий гэж дуулаад явв гин. Ноёны харуул үүнийг олж үзээд ноёндоо очиж хэллээ. Ноёны хатан үүнийг сонсоод хүүе ямар сони юм бэ? Би очиж үзэх юмсан гэж гин. Ноён хатнаа дагуулan зээл дээр очтол хатан нь гуйрынчин олж үзээд элгийн хөштөл инээжээ. Ноён гайхаж чи чинь өнөөдөр юу болов? Би чамайг авч ирснээс хойш 3 жил болоход нэг ч удаа ингэж инээж байсны чинь харсангүй гэсэнд хатан сони юм үзээд миний инээд тиссэнгүй хүрлээ гэж гин. Ноён хатнаа дагуулan гэртэн ирэхэд хатан өнөөх дүмбэр царайгаан гарган дуугаан хураа суужээ. Ноён аргаан барж чи гуйрынчныг үзээд энийг хатлан над шиг сайхан ноёнд нэг чинийхгүй юм? Эсвэл би тэр гуйрынчны хувцсыг өмсөж 3 зүйлийн юмыг үүрээд дуугийн дуулаа зээлээр явъя. Чи намайг хараад инээх үү гэж асуужээ. Хатан хариуд нь тэр чинь харин сайхан санаа байна гэж гин. Ноён гуйрынчинг дуудаж ирүүлээд хувцсыг тайлуулж өмсөөд нүүр амаан үнсээр будан өнөө 3 зүйлийн юмыг үүрч
хүн шиг том байцаа, дугуй шиг гөөхий боов гэд дуулаад явв гин. Энэ хооронд хатан нөхрийнхөө нүүр гарыг угааж цэвэрлээд ноёны хувцсыг өмсгөөд ноёны сандал дээр суулгав гин. Тэгээд яах гэж ноёны ордонд гуйрамч оруулсан юм бэ? Гуйрамч тэр явж байна. Түүнийг хөөж явуул гэж зарлиг болгочээ. Гуйрамчийн хувцсыг өмссөн ноёныг цэргүүд барьж баахан гөвшиж байгаад хөөж явуулж гин. Ингээд тэнэг залуу эхнэрэн эргүүлэн авч өөрөө ноён болж хатантайгаан хамт амьдран суух болсон гэдэг. Эртээ урдын цагт нэгэн өвгөн 5 өхөр туугаад нэг модтой даваагаар давхаар хяр дээр нь гарахад нэг эмгэн бүхэл хоньны мах чанаад шүлтөөн төмөр торхонд хийгээд үүрэн явахыг харж гинэ. Та ч хайчих нь үү гэсэн эмгэн. Миний хүү энэ модонд түлээ бэлдэж байгаамаа. Түүнд хоол өгөх гэж явна гэсэнд тэр өвгөн эмгэнийг түлхэж унгаад мах шүлийг нэдэж уугаад давааны өөрлөө маш маадгар сажилж гэлдэрч явж гинэ. Харин өнөөх эмгэний хүү хоолгүй болсон дон уурлаж дэрэгдээ байсан ургаамуудыг үндэстэн суг татаж аваад нөгөө өвгний хойноос явгангүйжээ. Мөнөөхөн өвгөн эргэж харахад эмгэний хүү бололтой нэг том хар мод барьсан хүн хойноос гүйж явахыг үзээд өвгөн маш хурднаар морион гуйдан 5 шараан тух гэтэл 5 өхөр нь тарж зүхтаад болдгүйд бүгдийг түүж өвөртлөн цааш давхиж гин. Ингээд явж байтал гүйцэгдэхийн үед нэг гүвэ байж гинэ. Түүний цаана бас нэгэн өвгөн түлээ хагалт суусанд өнөөх өвгөн. Өвгөнгөө. Өвгөн хүнд ялгаа юу байх вэ? Та надад тусална уу? Намайг энд хүн барих гэж явна. Та намайг нэг сайн газар нууж өгвөл болох уу? Гэсэнд түлээ хагалагч өвгөн зөвшөөрч. За тэгвэл миний хамгийн зүүн нүхээр орогтун гэж гин. Өнөөх өвгөн хамрын нүхээр давхан ороод байтал эмгэний хүү түлээ хагалж байгаа өвгний дэргэд ирээд Морьтой өвгөн хаана байна? Чи түүнийг яасан гэжээ. Би мэдэхгүй гэж тэр өвгөн хэлсэнд чи яагаад мэдэхгүй байх вэ? Чиний дэргэд ирээд мөрөн алга боллоо гэд модон далайжээ. Миний хамрын баруун нүхээр орно лээ гэж хэлсэнд мөнөөх хүү модооч ирсээр хамрын нүхээр орж цааш явж байсанд мөн өвгөн морьтойгон зогсож байсныг хараад хоёулаа хэрэлдэж хүү модон далайх гэтэл түлээ хагалж байгаа өвгний хамар дотор юм сэрвгнээд найтаасанд хамрын баруун нүхэнд байсан хүн баруун твд унаж, зүүн нүхэнд байсан өвгөн нь зүүн твд унаж амар сайхандан жаргаж гинэ.